Энэ тэр гадаад зээлтэй бол улсын хурал дээрээс буцсан гэдэг засгийн газрын гишүүд юм яриад их юм. Өчнөө сайдан дээр танхимд байгаагүй шүү дээ. 64 хүрэхэд 3 гишүүн л дутсан. Танай засгийн газрын 3 сайд ороод ирсэн бол энэ хууль батлагдаад явах байсан. Одоо ингэдэг нэг улсын хурлын буруу юм шиг юм яриад их юм. Үнээр нь хэлэлтэй. Сайд нар нь өөрсдөө орж ирээд хуулиа батлахад суу. Байнгын хорооныхоо хурал цуглаан дээр суу. Өнөөдөр сайд нарыг ч үлээж цаг гарan суулаа шүү дээ бид нар. Энэ байнгын хороон дээр. Тэгээ зарим нэг зүйл дээр одоо энэ улсын хурал руу засгийн газар үндэслэлгүйгээр улсын хурлаас болцсон юм шиг хэлэхэ болимоор байна. Сайд нар бол байгаа гэдэг ярианыхынд хэлье. За энэ хуулийн төслийн 1-р зүйлтэй холбоотойгоор энэ хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 27 7%, 28 онд 6, 29 онд 5 гинэ. Дөнгөж сая энэ хоёр сайд маань ярьж шít. Энэ хүнсний бүтээгдэхүүн дээр инфляц 14 хүрчлээ. Энэ баг 14-өөс давах бах. Энэ махны үнийн царайг харахад. Тэгэд энэ инфляц их чухал болчиход байна. Яагаад ингэ төсөөлөг асуух гэдэг. Яагаад гэвэл бид нар тэтгэврт итгэмжээ 1 сарын 1-ний дотор инфляцтай уялдуулж нэмдэг хуультай болсон. Өнөөдөр нэг тэтгэврт итгэмжийн асуудал ярихаар хэдэн ахмадуудын тэтгэврийн асуудал юм шиг хандаад байна л та. Гэтэл яг үүндээ тэр чинь банкн дээр очиод тэтгэврээ аваад өөртөө зориулаад нэг сайхан хувцас өмсөөд сайхан хоол иддэг ахмад гэж юу н байхгүй шүү дээ манай Монгол улсад. Монгол орон даяараа суманд аймагт тэр ахмадын зээлэр чинь л амьдрч чинь. Ахмадын тэтгэврийн зээлэр. Тэтгэврийн зээл машин өөрчлөлгөө болж чинь, тэтгэврийн зээл цалингийн зээл хааж чинь, тэтгэврийн зээл цагаан сар хийж чинь, тэтгэврийн зээл өрхийн бүх амжиргаа болж чинь. Өөрөөр хэлбэл Монгол орон даяараа тэр хэрэгжилж бүгдээрээ амьдрч байна. Ахмадууд сургууль цэцэрлэгт хүүхэд зөөгөөд гэр орны ажил хийгээд дээрэс нь тэтгэврээр өөр хүүхдээ орон нутагт байгаа иргэдэд нэмэр тусуулж амьдрч байна. Ийм учраас тэтгэвэр бол бүх нийтийн асуудал болчиход. Тэр эрхчил энэ тэтгэврээ ер нь яаж нэмнэ гэж тооцоолж байгаа юм бэ? Сая нэг оны өмнө хуурдаг шиг нэг 80 мянган төгрөг нэмээд орхих юм уу? Орон зайг нь яа төсөөлж байгаа юм? Тэгээ одоо энэ 14% болчиход байгаа инфляцтай ч уйлдах юм уу? Энэ. Тэгээ бодитойгоор надад инфляц чинь бүр дээш өсөд явах юм бол бидэнд яг энэ орон зайдаа энэ тэтгэврээ нэмэх мөнгө байгаа мó? Ер нь ахмадынхаа төлөө ямар нэг зүйл хийх юм уу? Гадаа ингээд бүтэн одоо 9 сард намрын чуулгыг гиснээс хойш ордны баруун хаалган дээр гөгшчүүл одоо ингээд хоолоогоос үүдэл орилол байж байна. Ахмадуудын маань чихэн жоохон хатуу байна. Монгол төрийн чих бүр хатуурчиж хариу өгөх алга. Нэг хэдийн морилжид байдаг гэсэн юм шиг. Тэгээ асуултуудад хариу авъя. За 25 оны төгсгөл инфляц 7.5% буюу зорилт түвшнийг хангасан. За 4-р сарын байдлаар 10.1% гүйл. Үүний учир шалтгаан хүнс дотроо махны өсөлт, нөгөө талдаа шатхууны өсөлттэй холбоотойгоор ийм нөлөөлөл мэдрэгдэж эхэлж байна. За энэ инфляц бол ганц Монголын асуудал, дэлхийн нийтийн асуудал болоод эрчим хүч дагсан нэлээ хүндрэлүүдийг улс орон болгонд бий болгож байна. Хариу арга хэмжээнүүд улс орон болгон янз янзаар авч хэрэгжүүлж байна. За засгийн газар бол нэгдүгээрт шатхууны байнгын тасралтгүй байдлыг хангаж байгаа. Үнийн одоо гэрээнүүд хийгдсэн доктортой байдал бол хангагдаж байгаа. За мах гурил ногоог бол бид нар дотоодоос хангах болцоотой талд нь бид нар дэмжлэг дэмжлэг үзүүллээ. Энэ жил үр тариа, төм сүнсийн ногооны тариалалт. За одоо энэ жилийн өвлжил твтэйхэн малын төл авалт боломжийн тэгэхээр махны нийлүүлэлт тутахгүй ингээд мал ногоон цадаад ирэхээр нийлүүлэлт нэмэгдээд дотоод хэрэглээг хангачих байх. Тэгэхээр ийм үндсэн дээрээс инфляцийн одоо хүлээлт буурна гэсэн хүлээлттэй байна гэсэн үг. Гол өсөлт байгаа мах ногоо буураад ирэхээр инфляц буурна. За инфляцаа бид нар төсвийн хүрээндээ инфляцийн өсөлтийг тэтгэврээр нэг 8-аас 10% тооцож хүрээг нь гаргаж өгсөн. Яг энэ гүйцэтгэлээр хуулинд нийцүүлээд ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ. Хамгийн багадаа нэг 8% буюу Монгол банкны зорилт түвшин. За тэгээд эрсдлээ тооцоод нэг 10 хүртэл инфляцаа 2 оронтой тоонд хүртэл хүрлээгээ бодоход нэг 10% өсөлтгээд энийгээ төсвийн хүрээгээр урсгал зардал дээр гаргаад тооцоод оруулаад өгсөн байгаа. Намар хэд нэлээд төсөв өргөн барихад нарийн задаргаатай тодорхой болоод ороод ирнэ. За ер нь одоо энэ хоёр сайдын хэлж байгааг бол ойлгож байгаа. Ер нь бол бүх юм тулчаад байна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ одоо бидэнд нөөц байна уу гэвэл байгаа байхгүй юу?
Төрөөхөн бид нар байнгын орооны хуралдаан дээр энэ хаврын чуулганы хилцэх асуудлын тов дараалд оруулаг нэлээд хэдэн хуулийг орууллаа. Тэгээ одоо даан чинь улсын хурлын даргаас асуудаг дэг бол одоо алга. 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын засгийн газраас нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм а. Эх 7 хоногт 1 жил яваа болох гэж байгаа юм. Би бол юунд итгэлтэй байгаа вэ гэхээр одоо ингээд ахмадын тэтгэврч ярьсан, нийгмийн аль ямар ч асуудал ярьсан, цалин нэмэх асуудал ярьсан ч бид ингээд ийм төсвийн хүндрэл, мөнгөний зовлонтой нүүр тулж байгаа. Тэгээд энэ өнгөрсөн 10 жилийн турш хяналтгүйгээр хулгайлсан энэ хулгайчдын хөрөнгийг хураа ил та. Хуулийн төслийн засгийн газраас өргөн мэдүүлчих жил болж шít. Хилцэх асуудлын дараалд ороогүй хуулиудыг бид нар батлаад идэг. Оруулъя гэдэг. Гэтэл аль хэзээний намрын чуулганы хилцэх асуудлын дараалд байсан. Энэ хаврын чуулганы хилцэх асуудлын дараалал 9-т байгаа. Уг нь дэг байдаг бол би бямцах даргаас асуумааргүй. Яагаад энийг ингэж хилцүүлэхгүй удаад байгаа юм бэ? Өнөөдөр яг энэ ажил хийж байгаа яаж мөнгө олж ин төсөвт мөнгө илүү оруулъя гэж явж байгаа энэ ажил хийж явж байгаа хүмүүст л хэрэгцээтэй мөнгө тэндээс гарна шүү дээ. Тэр ахмадуудынхаа тэтгэврийг төрийн аль багчдынхаа цалинг бусад нийгмийн салбаруудад дэмжих тэр яриад байгаа татврын хөнгөлтүүдийг хэрэгжих боломж олцоо энэ авилгачин хулгайчдынхаа хөрөнгийг хурааж гарнаа. Тэр би дэг байхгүй ойлгож байна. Тийм учраас би тодруулах хугацаан дээр ашиглаж бас зориуд би энэ улсын хурлын дарга бямцах даргад хандаж нэгэнт хилцэх асуудлын дараалд орсон энэ хуулийг даруй хилцүүлж өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа.